Сайн байцгаана өрхөм хүндэт сонсогч үзэгчтэй. Надад ирээгүй хайр Монголын уран сайхны киноны 17 дугаар анги руу бүгдээрээ орцгоё. Миний хувьд киногоо гүйцэтсэндээ маш их баяртай. Ямар амар хүнд сценэр эхэлж байна. За би энэ киног бас хүүтэйгээ үздэг байсан. Тэгээ хүүтэйгээ үзэхээ болсон. Тэр нь ч зүг болж за маш бараан зүйлээр эхэлж байгаа. Хатан мэж хандаагаа бүжээгийн гэрт ороод ирсэн. Бүжээ нөгөө хүрлээгээд бас хамт архиудаг, хамтран амьдрагч жоохон архичин залуутайгаа хамт байж байна. За хатан мэж хандааг өвдөг сүхрүүлж гуйлагдаг өөрийнхөө өмнө бас амруу нь архиар шахна. Тэгсэн ч бүжээ нэгэнт одоо би охиноо өгөхгүй гэж хэлж байгаа. Гэтэ охиноо өгөхгүй гэдэг нь бол яг охиндоо хайртай ээжийн шинж харагдахгүй зүгээр хатан ээжээс хариугаа авна гэсэн амар тийм харгас хэрцгий архичин амар өшөө хонзон дээр нь тэнэглэлтэй харагдаж байна. За энэ дээр бол бүжээг хүмүүс буруутгаад өнгөрөхөөсөө илүү хүчин давтдаг тий. Хатан мэж хандаагаа хоёр хүн дээр ганцаараа орж байгаа. Дээр нь хүний эзэмшлийн байр, хүний орон гэрт орсон хүн бол өөрөө ирэхгүй хүчин давтдаг. За тэгээ араас нь арх амсаа тавьчих гэсэн болов гэж би харж байгаа. Гэтэл бүжээ араас нь түлхээд архийг уулгачж байна. Хатан мэж хандаагаа мэдээж бүжээгийн гэрээс уйлаад гарan сэтгэл санаа тавгүй явна. За тэгж байгаа машинд мөргүүлчлээ. Машин бүр мөргөөд тэгээ машиныг давж очоод хамраас нь цус гараад ямар ч гэсэн гэмтэж бэртчихлээ. За тэгэхээр хүний сэтгэл санаатай, хүний анхааралтай байдал юу ямар хамааралтай болохыг бас эндээс бид нар харж болно. За энэ зур би наран заяа гэдэг үзэгч охиндоо талархал илэрхийлье гэж бодож байна. Та яг миний ээж шиг санагдаж байна гэж хэлсэн надад маш гоё үнцэнтэй санагдлаа. Сая гарч ирээд нэг залуу хатан мэж хандааг одоо мөрөгцөнгийг харж исэн жолооч нэсэн байна. Тэгээ машиныг харуулж जैन. За тэгээд сцен шилжгээд хатан мэж хандаа нас урчлаа. За энэ кино одоо нэлээд өргөнөлттэй, эмгэнэлттэй үргэлжилхэн тодорхой боллоо. Мэд холбоотой. Гэтэ хэмээн яг л ойрхон ажилтаа болов гарсан. Амина гэртээ аавтайгаа ярилцаад уйлж байна. Миний бүх дурсамж, миний бүх юм имээтэй маань холбоотой байсан. Имээ маань ороод ирэх юм шиг санагдаж байна гэж хэлж байна. Тэгэхээр яг үнэндээ бол Аминагийн төлөө имээ нь гарсан шүү дээ, тий. Тэгээд ээжтэй нь уулзаад тэгээд сэтгэл санаагаар хямраад анхааралгүй явж агаад ингээм машинд дарилчлаа, мөргүүлчлээ. Чи охинтой хүн шүү. Охиных насан дээр чамд бүх юм байсан шүү гэдэг хорон үгийг хэлээд соёлоогийнхан одоо толгойг бүр мөсөн эргүүлээд за Аминаг энэ гэрээс хөө ээж нь байгаа эцтэй ээж нь өвчтөө гэсэн. Ээж нь өвчтөө үед хүүхдүүд холддгүй юм. Аминаг явуулж энэ байрыг ав гэж хэлдэг. Англи соёлоо аавынхан үгэнд орж эхэлж бас нэгэн план боловсруулж байгаа байхаа. За өнрөө ч яг үдэ Австралид ажиллая гэж англиар яриад уурхатай ажиллаад их сайхан баг шүү байна. Амина эмээгээ сансаар л байна. Ер нь Амина бол ээжигээ санаж байгаагүй. Тэгээд Амина аавтайгаа уулзаад ярьж байгаа. Тэгсэн чинь аав нь чи манад ирчихэлтэй гэсэн чинь үгүй би энэ эмээгийнхэн гэрт байна гэд уулна. Эмээгэндээ үлддэг. За тэгээ эмээгэндээ өөрөө ганцаараа амьдраад байж итэл соёлоо нэг өдөр цэцэг бариад орж ирнэ. Гэтэ тэр цэцэг нь зүгээр л юм усан цэцэгтэй тасалгааны цэцэг. Гэхдээ Амина ухаантай ах учраас за соёлоо зүгээр ирээгүй гэдгийг бол ингээд харцаараа үйл хөдлөлөөр ойлгож идэг. Тэгээ соёлоо хэлж гин чи ээжтэй ээж дээр очих хэрэгтэй. Чи яагаад ингээ өөрийгөө бодоод байгаа юм? Ээж чи өвчтэй байгаа гэж би хүнээс сонссон. Чи юу ээж дээр очих хэрэгтэй гэд иймэрхүү яриа өрнүүлж агаад ямар ч байсан эхний удаа Амина нийтийн байран дээр бүжин дээр ээж дээр очиж ээжигээ эргэж очдог. За тэгээд эргэж очоод ээж нь нөө найзуудтайгаа архитаал сууж. За тэгээ Амина ээжтэй хэлж гин ээжээ эмээ өнгөрсөн ингээ хэлдэг. За үүн дээр болохоор бүжингийн тэр нөө реакшн бол одоо хатан мэж өнгөрсөнгөөс баярлахгүй байгаамаа. Сайхан л надтай ирж уулзаад явсан. Би өстө баахан юм ярьж байгаа явуулсан штэ. Өө яана тийм үү энэ төр гэж хэлнэ. Тэгснэ. Одоо тэгвэл сэтгэлээ засаад гэж хэлдэг. За тэгээ бүжин охиныг эмээдээ эмгэнэл илэрхийлээд одоо чи эмээдээ хайртай юм бол энийг уучих гээд. Тэгээд бүжин охиндоо арх өгнө. Тэгээ охин нь архийг одоо олон том хүний шахаанд ороод уугаад тэдэнд хонжоо. За тэгээд өглөө нөгөө бүжээ чин шил мэлээ тушаахгүй явцсан юм уу те. Тэгээ тэр хооронд нөгөө архичин хүрлээ чинь их худлаа нэг гитар дон гэж дуурхаснаа өөрийгөө уран бүтээлч те гэж бас Аминад танилцуулж ярьж байгаа. Тэгээд
чи юу нэг ухаантай ах юм аа, энд хурж ирээд одоо ингээ ээжигээ асрах хэрэгтэй, ажил хий гэж хэлнэ. Тэгээ Амина болохооргүй би чинь хүүхдтэй оюутан биш, сурагч энэ. Хөө бурхан минь өстө нэрэ. Навшима. Энэ хүрлээгийн байдал нэг л биштэй авчлаа. Тэгээд бүжинг Аминад муулж эхэлж гин, муухай өнөртэй, надаас хөгшин, би бол илүү залуу, би чамаа сонирхож гин гэдгээ илэрхийлж гин. Тэгээд барьж авах гэж бас оролдож байна. За энэ хооронд Амина ямар ч байсан хүрлээгийн гараас мултраад гэртээ буюу эмээгийн дээрдэг. Тэгсэн чинь соёлоо нүүлгэлтийн компани дуудаад бүх юмыг зөөгөө байж байдаг. Тэгээд соёлоо бол аав хөвгөнд орсон. Тэгээд хэлж гин. Чи одоо эндээс явах хэрэгтэй, ээж дээр очино. Ингээд би өөрийнхөө юмыг одоо хөдлөж байна, тэ нүүлгэж байна, чи санаа зовох хэрэггүй гэн. За энэ үед өнрөөч Аминагаас нүрээ буруулсан. Өнрөө бол таг болсон. За алдар хаана юу хийж яваа мэдхгүй. За ингээд Амина ээж дээрээ бүрэн ирлээ. Тэгээд нөгөө сохтуу толгоо бүжин чинь яах вэ? Би юу гэж татгалцахын чи дуртай бол ир ор бид нартай хамт амьдр гэд амьдарч эхлэн. Тэгээ Аминаг авчирсан хувцснуудыг энэ хоёр хүрлээ бүжин хоёр онгичж ингээд үзээд ялгас салгаа зархын гинэ, зарж мөнгө олно гинэ. За энэ цагаас эхлээ хүрлээ бол яг бүрэн нүрээ харуулна. Ер нь Амина руу халтаж эхлэн. Тэгээ Амина тэрийг одоо ойлгоод одоос би хамгаална, уурлна. Тэгээ Амина ээжтэй хэлдэг. Энэ хүрлээ миний газар руу нэвтрээд байна гэж хэлсэн чинь бүжин гэж хэлнэ. Миний газар гэж юу яриад байгаа? Эн чинь нийт юм бэ гэд охиныхын хэлсэн санааг ойлгоогүй. За ингээд дампуу бүжин охиноо ойлгосонгүй. Эхний одоо охин бол одоо уурлахгүйгээр ээжтэй хэлсэн тэр зүйлийг ойлгож авч чадсангүй. За ингээ нийтийн байранд архичд уун, архичдын тоо нэмэгдэн, охин тэнд гуниглаа сууж байна. Амина өдөр бүр гуниглан уйлан тэнгуут ээж нь "Гүй чи битээ ингээ гуниглаад байл та, чамааг ингээд хаар надад хэцүү вэ штэ. Чи гарч ирээд уул та, чиний уух нас болсон" гэд одоо ээж нь охиныг архиар шахаж ин тэ. Яг хөө хүмүүст энэ ийм юм гэж юу эдэмэд ингээл тэхэл ах л та тэ. Гэтэ тэгэл эн чин кино штэ тэ. Нэг талаас үзэгчдийн үзмээр байгаа зүйлийг сонирхолтой болгож харуулж байна. Нэг талаас бас энэ чинь амьдралаас урган гарч байгаа бидний үзээгүй хараагүй зөндөө юм байдаг тий. Тэрийг бас харуулж байгаа ч юм билүү гэж би бодлоо. 17 дугаар анги дээр бол ер нь нэг ойлгохтой юм гарсангүй бараг л ёо ёстой нэрэ үцхэ болтон билүү гэж бодмоор дандаа хар бараан айгу онцгүй байна. За тэгээд 17 дугаар ангийн төгсгөлд Амина яг ингээд уйлаад ээжтэй хэлнэ. Энэ хүрлээ чинь намайг оролцсон, хүчнтэх гэж завцсан гэсэн чинь хүрлээн төрүүлж уйлаад Амина руу хараад энэ манад ирсэн охин чинь намайг энэ гэрээс явуулахын тулд худлаа ярьж намайг одоо энэ гэрээс хөөхийн тулд ингэж хэлдэг. Тэгсэн чинь бүжээ алгацсан. Бүжээ хэнийг алгацсан гэж бүжээ хүрлээг биш охиноо алгацсан. Ингээд 17 дугаар анги дээр Амина ээжтэй та охингүй болсон гэж бодоорой гэж хэлээд дуусч байна.